좀 이게 하나로 줄여볼 수. 하나들 이러이러니 누가 살에 하루 있어. 그냥 시키지냐. 어릴 때 디스렉션 쓴거 나치 쓴거 Украин 어쩌고 우리 다 저거 예 어스툴 축구 болох고 하시고요. 모두 밑에 하다 아까 때문에 새도 있으면 저도 와 그쪽이었죠. 어떤 얘기가 했던 homsin бас нэгэн тогтоо томоотой төлбөрөөр хашижсэн элчин сайд байсан Монголын дипломат авсан зөвхөж байгаа нэгэн хүний яриаг үзэхэд бол миний ойлгохтой шууд хэлээ да. Би дипломат хүн биш. Товсон энэ сайдын марлагч товсон баярын шугам бол бас дипломат хүн болохоор өрөөсгөл ярьж юм гэж хэлж илээ. Би шууд хэлмээр байна. Өрөөсгөл биш ерөөсөө ашиг илт муулсан, ашиг дарамжилсан, басамжилсан маягтай үнгээстэй олон хүмүүс ярьсан. Тэр Украины үйл явдал яагаад бий болсон бэ гэдгийг яхан зүг байна да. 14 онд Украин улсаас Донбасс, Луганск гэсэн хоёр нууц салж өөрсдөө тусгай бүхнээ зарласан. Тэнд хөвчлэн Орос үндэстнүүд амьдардаг, Оросоор ярьдаг. Тэгээд 14 оноос хойш сая 22 оны сарын 24-нд одоо юу тусгай үйл ажиллагаа эхэлтэл 8 жилийн турш Украины эрхлэгчид бол Донбасс болоод Луганскийн салан тусгаарлагчдыг бол бөмбөгдөж зөвшөөрөл ажиллагаа явуулж тэмцээ ард түмнийг алж чадаж нийт 14,500 орчим хүн нас барсан байдаг. Энэ хугацаанд Российн улс, Франц, Герман, Украины хамтарсан одоо мэдээллүүд гарч ирсэн. Меркель, Макрон, Путин, Зеленский наруудад гэрэлцэл байгуулж ирсэн. Тэр болгоны гол Украин улс ерөөсөө биелүүлээ. Биелүүлэхгүй байхад нь бол өнөөдрийн улс төргүүдтэй гарууны орнуудын ер нь диктат тодорхой ярьж Украин ямар нэгэн дарамтлалт ерөөсөө үзүүлдэггүй байсан. Тэрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан. Луганск, Донбассын салан тусгаарлахад бол Америк энэ бол буруу Украины нэг хэсэг салшгүй нэг хэсэг болохоор нэг Российн улсын галдуур явуулгаар эдгээр салан тусгаарлах гэж нэгдвэл болохгүй гэж ярьж байгаа. 14 Крым хойг Российн бүрэлдэхүүнд орсон. Санал асуулгаар Крымд амьдардаг ард иргэдийн 90% байна. Украинаас салаад Российн бүрэлдэхүүнд орохыг дэмжсэн.
Гэтэл нөгөө барууны улс орнууд бол энэ эсвэлжиж байгаа. Тэд өөрсдөө юу гэж яддаг вэ? Аль ч орны улс үндэстэн дотор байгаа тодорхой хэсэг бүлэг ястангууд гэдэг үндэстэн өөрөө салан тусгаарлах хэрэгтэй гэж хэлдэг шээ. Та бүхэн андуураг бол 1990 онд Югослав улсыг бомбогдоод НАТО-гийн түүний үрдүнд өнөөдөр Югослав улс 6 улсуудаас салцсан байна. Хуучин одоо Тито, Йозеф Брос Тито ерөнхийлөгчтэй байсан Югослав улс, Македон, Черногор, Словен, Хорват, Албантай нэгсэлтэй ингээд энэ 6 багтчихсан байгаа. Тэрийг болохоор барууны орнууд юу гэж хэлж байгаа вэ? Ууч үндэстнүүд өөрсдөө тусгаарлах тогтнолоо олох бүрэн хэрэгтэй. Тэрийг бид дэмжнэ гэж хэлсэн. Тэгсэн мэтлээ Украин болж байгаа үйл явдлын бол хэсэг байгаа. Өөрөөр хэлбэл манайх нөгөө яриад байдаг дабл стандарт буюу асуудлыг дахин өөртөө ашиглахаар шийдвэрийг барууны орнууд хүсэж байгаа. Хамгийн гол нь яагаад 2024-ний өдөр Оросын албаны улс Украин руу тусгай цэврийн үйл ажиллагаа явуулсан байвал асуудлын гол нь Украин биш юм байна. Асуудлын гол нь Луганск юм уу Днепр гэдэг хэвтэрч биш. Днепр асуудал ч биш. Асуудлын гол юу байсан бэ гэхээр социалист систем тань тутагсны дараа хоёр Герман нэгдсэн. Зүүн Герман, Маран Герман гэдэг хоёр улс хавьд одоо капитализм, социализм хоёрын яг заах гэж байсан. Бидний ханаар тусгаарлагдсан хоёр бэлэн хот байлаа. Өөрөөс тоор одоо тусгаарлагдсан Баруун Герман, Зүүн Германд хоёр улс байсан. Горбачов өнөөхөр Улсын коммунист намд хараагаад Зүүн Германаас үгүй одоо бүгд гарчсан Герман улсаас сэргээ гаргаад түүний үр дүнд хоёр Герман нэгдсэн. Тухайн үед бол Америкийн улсын эмгэлж байсан Буш бид нар бол одоо НАТО бол зүүн тийшээ өөр зөв болоод болсон машин чиглэлд нэг сум гадаж дахиж авахгүй гэж амлалтжсэн байна. Тэгэхээр түүнээс хойш 30 гаруй жил 5 удаагийн алхмаар НАТО-г ороод болон өргөжин хэлсэн. Европын холбоонд хуучин социалист бүх орнууд онцлогоор их орнууд Европын хамгийн сүүлд 97 онд Польш, Латвия, Эстони, Болгар, Румын гэдэг улсууд хуучин зөв улсын одоо эргүүлж үйсэн Варшавын гэрээний орнуудын гишүүн байсан улсууд эдгээр бүгд НАТО-ын гишүүн болсон. Мөн Турчийг одоо мөн НАТО-д эсвэл бүх ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгээд зогсохгүй Украиныг бол одоо Оросын эсрэг чиглүүлж эхэлсэн. Ерөөсөө хоёр дахь Афганистан гэдэг шиг Украиныг ер нь орчтой байлгуулах энэ хүсэл мөрөөдлөө Америк бол далдуур явуулж эхэлсэн л дээ. Ерөөсөө Америкийн нэгдсэн улс төргүүдээ
барууны орнууд Орсын албаны улсыг тойроод одоо ерөөсөө өөрийн цэргийн баазаа байгуулж эхэлсэн. Та бүгд мартаагүй 90 онд тэрнийг Монгол төрчин цэргийн баазаа сандыг Америк гаргаж ирсэн. Тэргийн цэргийн баазаа байгуулаад тэр нь өтөө болсон хэдэн жилийн дараа одоо гүйцэд Америкийн цэргийн баазаа ер нь болж өгөл тэгээд Орсын албаны улсыг тойроод Америк цэргийн баазаа НАТОгийн цэргийн баазаа байгуулж Америкийн цэргийн баазаа байгуулж байгаа нэг л өдөр Орсын албаны улсад цэргийн захирал өгч Орсын албаны улсыг одоо задлах бодлого арга хэмжээ явуулахыг бэлдэж байгаа. Цэргийн захирал гүн албад дотроос нь задлах дотор байгаа 5 дугаар срок буюу барууны орнуудыг шүтсэн тэр улс нөхдөд дамжуулаад Орсын албаны улсыг бүр задлах ийм баталгаа байгаа даа. Тэгэхээр үүнийг мэдээж Орсын албаны улс зүгээр хараад суух юм давтаа. Энэ болохоор Украины хэрэг асуудал ирсэн юм байна. Тэгэхээр монголчуудын бидний хувьд Америкийн талд байх юм уу? Орсын талд байх юм уу? Бидний асуудал гарах байх. За 90 оноос хойш арчлалын буйнаа гэж хүмүүсийг ярьдаг. Монголчууд барууны орон зорчигчтой болсон. Монголчууд Америк руу явдаг болсон. Америкт одоо сайн хөгжөлтэй гоё орон. Энэ болохоор Америкийн чүнжүү гэж ярьж байгаа бол бас байгаа. Би тийм бодохгүй байгаа. Миний бодлоор Америкийн нэгдсэн улс гэдэг бол ерөөсөө үүсгэн байгуулсан цагаасаа эхлээд асуудлыг хүчээр шийддэг, өмнө хүчээр шийддэг. Мөнгөөр шийдэхдээ болохгүй зэвсгийн хүчээр шийддэг байсан улс. Америкийн нэгдсэн улс түүхэндээ тэр олон жилийн турш байхгүй шүү дээ. 1770 онд Америкийн нэгдсэн улс байгуулагдсан. Түүхэндээ 100 сая гаруй инженер шүүдэг хамгаалалт өгсөн байдаг. Газар нутгийн эзлэлд ерөөсөө нүүрэн дээр Америкт бол маш сайхан яг Америкийн нэгдсэн улс хүний эрх чөлөө энерги хүмүүнлэг ардсан нийгмийг их гоё сайхан ярьдаг. Бодит дээр яг тийм ашиглаж байна. 1940 онд Исраил холбооноос хойш өнөөдрийн хугацаанд Америкийн нэгдсэн улс 200 гаруй улс гүрнийг янз бүрийн хэмжээний дайн удаан хатгалаг явуулсан байдаг. Хамгийн том тав хийж байгаа. Одоо сүүлийн 20 жил болсон үед бол Ирак, Ливан, Афганистан, Сирия, түрээс өмнө Вьетнам, Канада гэх маш олон газар Америкийн нэгдсэн хүчтэй бодлого явуулдаг байна. Өөрсдөө ашиггүй улс орнуудыг ямар нэгэн байдлаар засгийн эрхийн өөрчлөлтийн тулд бидээ инглишийн өөрчлөлтийн naprawлыг явуулдаг. Үүгээр Орсын албаны улсыг арай хийж байгаа. Бид нууц санч нууцс энэ хүндрэлцүүд Оросоор хадгалах зүйл байх гэж болж байна. Хүмүүс ярьж байгаа. Оросод бол манай газар нутгийг авсаа. Бурят хуваалт авсаа. гэж ярьдаг. Түүгээс амжилттай. Бурятад өөрсдөө Оросын цагаан хааны дагаж бидний эзэмшилт бидний нэг дорыг өстэй гаргасан байдаг.
Яагаад гэвэл халах хоёрын хаалтаанаас болоод манжууд алхад тогтлоод ойртой байдлаар ингэж хөөдөв. Дайнд ажнаас тогтсон мөрөөд бол цагаан хааны дагаар орё гэдэг. Цагаан хааны үед орё гэдэг. Хэсэг хийж мөрөөд өөрсдөө олсон цагаан хааны хүсэлт явуулж хэлэлж хэлж асан байдаг. Туашил гарахгүй. Сарчих туаа гэдэг. Сарчих гэдэг туааны амнаргаас нөхөр үндэл авахгүй болсон бүхэн байгаа гэдэг. Өөр Монгол улсыг хаахгүй цагаан хөл өргөдлөө өөр Монголын коммунист гэдэг багшнаар тэгээд цагаан хэсэг бол ор төшөг бүрэн ууссан. Бидний хувьд бол одоо байгаа нэг сая 500,000 квадрат газартай эзэн болоод тулж өөрөөр хангалттай. Ингээд Монгол хүн байна. Хизээ нэг цаг бүрээд байгаа. Хаваа өөр монголчуудаа нэгтгэх үсэг бидний ч гэсэн бодчих. Гэхдээ одоо хий хоос нэрээд байхчгүй. Тэдгээр улсуудыг өөртөө татахын тулд бид өөрсдөө биднээс илүү хөгжилтэй байж өөртөө татчих чадна. Эсвэл бид татчих чадахгүй шүү дээ. Бидний өнөөдрийн зэрэгтэй нэг тусгаар ус байгаа. Энэ хамгийн гол тусгам чинээс байсан байвал харин нэг ангийн бодос бид тасалсан дагуу дөрөв баруун бүтээдэг. Яагаад баруун комплексыг орж ирсэн үнэн тэр түүхийг сайн судлах шаардлагатай байгаа. Харин тэр 37 оны хэлбэлдүүлэлт гэж байгаа бол магадгүй тийм 37 онд хэлмэгдсэн 20-30 мянган Монголын ахыг хөгжүүлбэл магадгүй бидний тусгаар тогтнолын өрд хэлбэр байсан баг. Өөр арга байгаагүй. Тэр үед Шаулсны орон хинч байсан. Их явсан баг. Шаулсны орон хинч байсан юм хэлэх байсан. Эсвэл бид тусгаар тогтнож чадахгүй байсан баг. Тэр түүхийг тийм байсан бол тийм байх байсан гэж хэлж ярьдаггүй. Нэг болоод өнгөрсөн үйл явдал. Тэр бидний өнөөдөр тусгаар тогтсон даасан ус байгаагийн энд хамгийн гол байлж явах хэрэгтэй бол осоо бүт байлж явах хэрэгтэй. Эсвэл бид магадгүй өөрлөгч нарын хөөцөөтэй хөөцөөтэй байх гэж хүсэж байгаа. Тийм болохоор бид асаабан усийн хүнцүү цаг үед хай төшөө үнцүү хандж байгаа гэж бодож байна. Тэгэхээр Америк бидэнд хэзээ ч хангалттай. Энэ арчлын одоо 32 дэх жил болов гэж. Америкос Монгол юм ямар юм байгуулж хийсэн, ямар үйлдэл зовоод юу байсан байхгүй шүү. Байхгүй. Баяртай таадаг гэдэг юм бодлогосон бид төв банк маань энэ баяртай сан адуусан баяртай сан дэлхийн банкны зүйлэнд ороод Монголын үндэсний нэгэн хэмжээгээр бид байгалийн баялаг бүх алтны бэлтгэс үүсээ доллар гэдэг марк сольж эцэстээ долларыг юугаач ахлах хамгаалах зүйл биш. Таны таарууд доллар вэйх юм бол евро вэйх юм бол тэрийг одоос рублээр юанаар сольжсэн илүү үзэгдэж шүү. Энэ байдлаар бол ер нь
долларын ханш, еврогийн ханшгүй ишээ цаашаа орох хэрэгтэй. Яагаад гэвэл Асын холбооны улсад одоо таатаа хандж байгаа улсууд Асын холбооны улс Газа, Сирия, нефтийн бүтээгдэхүүнээ зарахтаа рублээр зарж байгаа. Үүний үр Асын холбооны улсын рублийг одоо сүүлийн 14 хоногт их чангас сайлгч Өнөөдрийн ханшаар Монгол одоо 65 болсон шүгэний рубль цаашаа нэмэгдэх байна. Бидний өнөөдөр ачаал гэдэг зүйлээс ер нь ачаалгүйд итгэхэд Америкт нэг итгэхэд авсан шүү гэж хэлмээр. Ингээд өөр тусаасан үнийг ясавсан мат ёсгүй юм яа. Тэ? 39 он Японууд албадаар Монголд халуун болцоход асуудал гэдэг нь туссан шүү дээ. Энэ болохоор энэ хүний тусыг мартах гэдэг нь их муухай зүйл. Чаа бодлогож байна. Таны арам гэрэл яваад байна. Арчлын 30 жилд Монголыг хөрч болсон, хөрч болсон. Нэг талаас харахад хүмүүсийн хэрэгцээлд болсон гадагш татшгүй чөлөөтэй явсан гэж байгаа. Надад хөрчсөн гэж ярьдаг. Үнэ. Аргууд хэвчсэн үнэ. Тэгээд арчны энэ сайжрах хэрэгтэй үстэй. 30 жил яг хэцүү болж байгаа. Өөрөөр хэлбэл биднэрт орон сууц хөвчсөн, мал хөвчсөн гэдэг сайхан нэр хаягаар юм өгсөн үнэ. Баяжэр гэхээр бидний зорилт албаны юм шүнгийг хаваад бичсэн шүү дээ. Одоос тэрний нэг болж байна. QFC гэдэг компани адилхан нийлэг тэргүүтэй гэж байгаа. Тэс хаана одоо асуун зүйл юм шиг байна. Дэлгүүр тавч атоомик зэнкөр аталак бидний бичээсөө осын мөнгөөр татсан. Харин настай хүн төвшин гэдэг нь санагдав. Тэгээд ахны хөлбөр үеийг авсан байна. Бүтгэн зэвэн чухал үеийг авсан байна. Тэгээд энэ болохгүй байгаа. Тэрийн шотрагч чинь ажлаа цагийн хэлэн аваад тэр мөнгөөр нэг арайч амьдч байгаа. Хөөе. Согц явуулах хэлбэрчсэн юм болохгүй байгаа. Тэгэхээр ямар болсон юм? Монголчуудын 70 жилийн турш байсан хамт үйлдэл зовоод энэ бодлогод авчирсан. Энэ ерөөсөө цэвэр өөрийн үйл ажиллагаа. Ард хүмүүс энэ ойлгохгүй.
ачиж ачаад би дуур хэрэгтэй болсон. То та яг дуурай яахан хоосон таны дагуу ч хинч хүрэхгүй юм бол. Тэр ачиж гэдэг бодлоо юм байна. Монгол бол бүр бодлоо болж байна. Би энэ чиглэлээр төгссөн. Аланлаанга сургуулийн хичээлийн бэлтгэлийг төгсөөд Герман хичээлээ 76-аар төгссөн. Тэр үед германчууд өөрөө шинэ ядаа бэлэн байлаа. Тэр үед германчууд өндөр байжээ. Явж би ч одоо 1 метр наагч 79 сагстай байсан. Надаас өндөр германчууд гэдэг маш олон байсан. Одоо энэ герман зааж надад нэг талжсэн бүхэл явсан. Миний өчигдөр бидний нэг спортын маш их гэдэг байсан. Германс сүүлийн багийн Арс Америкт амнаа хэлцэл явдаг байсан. Усны төлөөр их репорт хийсэн шүү. Хоёрдугаар мэдсэн энэ санаас хойш энэ нийтийн нөхөд бах болсон юм. Хүмүүсийн спорт хийх болж асууж нөгөө захын нөгөө маш хямдхан төлөвлөлтөөр сайдаад байсан төлөвлөлт нь үгүй болсон байна. Яг дөрөв хүмүүс хатуу байна. Намаа ойлголт бол хамгийн савхдаг хүн гэж юм дээр одоо Если я чахал, один завнаас унданы пластмасс савчаа өнгөлөө болсон. Яг тийм дөрвөн шиг унданы сав нэг евро болдог. Нэг нь 25 сая. Өндөр хүн болсон. Тань бизнес Германы хүчний бүлгүүрүүд орж маш хурцсан. Наадчиг бас бүх болсон. Орж одоо юу гэж байхгүй. Хаяаны бигүүт арайцаад хүний ганц 2 кг бүгд ахаад авч нийлээ. Yorkmo 55 нийлээ шоотаа 55 нийлээ шоотаа 12 бэцэндээ байж байна. Тэр ашигны усын баруун хэсэг явж байгаа хэмжээнд би бороо бичихгүй. Ашигны усын одоо баг 600 тэрбум орчим доллартай хөрөнгөийг баруун орнууд зарцаач гэдэг хүний мөнгөөр чимсүүг. Санамбос хараад нь ахаж гаргахгүй. Тэгэхээр хүчтэй барааны үнийн бичиг шалтгаан бол ашигны усаас шалтгаалдаг шүү. Энэ шалтгаан нь ихний осагнуудын хооронд байдаг болон хэсгүүд байгаа. Америкийн улсын батгаш болж байгаа. НАТО-гийн шоорнуудын уулзгаа батгаш болж байгаа. Ихтэй Погой хондройна. Маймрээ хатайгаар бичиж байгаа. Танк цагтаа хөчдөг байсан. Огтой. Яг зөв Германы Ямант гэдэг уртанд байгаа байсан ба.
Монголчууд Харьков гойсоо стандарт. Харьков чинь хоёр цаг жаадаг байдаг ахаас ирчдэг. Тэгвэл мэдээж цаашран доохгүй шүү дээ. Энэ харна. Тэгээд бас энэ дөрөв хавар багийн спорт маш их сайхан аюул бас хавар багтай хамт явна гэж хамт ихтгэл хамт хийжсэн. Энэ шүүхтэй байсан л да өнөөдөр байхгүй. Тэр хэлээд надад илүү байсан мөн. Тэр сайн бастай байхгүй. Тэгэ аваа спортын на харисаач сайн унтчихсан. Усан даваа хийж байгаа. Монголчууд нэг бочгаараа үсээ суугаад тэр үстэй болоод үсээ суугаад зэрэг дөрөв сэвчтэй үдээтэй болчихлоо. Байх хэрэгтэй гэхгүй нөгөө атагаа ээлжиний илгээр явж байгаа. Үсээ багсаж байгаа. Тэдгээр сайжруулах хэрэгтэй. Ачгүй залуусыг юм уушхаа болсон байна. Нүгөө бүхэн болно гэж бодсон юм шиг байхгүй. Нүг бүхэн шийдсэн шүү. Това ухаан хэрэгтэй. Боловсрол хэрэгтэй. Энэ боловсролыг шийдэх хэрэгтэй. Энэ боловсролыг юу гэж боддог? Би арай асмана. Энэ шиг батар идэх шиг сингээр хэвгүй хаа боловсролтой болсон юм байна. Ерөнхийдөө Монгол улсад энэ олон намбай нэгдэг бол бидний хүч чадлыг тарамдуулж байгаа. Атомын дотор нь үгүй ядаж хоёр шиг хуваалцчих. Манай дэмжигчид ажлыг дэмжиж монголчууд бүгдээрээ Монгол улсыг төлөөлж авах хэрэгтэй. Атсан Монгол одоо бас хоорондоо очиж чадахгүй. Хоорондоо өвчнөгөө очиж чадахгүй. Байж байх болсон нам. Энэ өөртөө байнгын нам хасааны хөвчийг мэддэг би итгэхгүй. Миний олон тэмдэг найзууд атсан Монгол байдаг. Мэдэн хэрэг болсон. Их мөнгөтэй болоод Монголда цагаан цагаанаас таантаас гоож өгсөн олон хүмүүс үйдээ. Тэгээд альтам одоо хэднээс таахыг таньхаа өгчтэй байдаг. Монгол хүмүүс хайлаа.
8 хэлмэл 돼요. höss одоо буцаж эхэлж байна. 아우 단지가 이해가 매일 그렇게 없애버서 나와 없애버서 저러나 왜 진짜 미치지 거친 데라 속에 있다 그거다 멋있는 역사 적시도 같이 타고 산다가 그 이것까지 미치면서 çoğunluğunda rakibet, mülkiyetli odasında bizlikle orkuşağa tanır, kuni hobi ölçü bodan yorçuğunu gücetsizlik, böyle öyle aslında esima altısında bu kuşesindeydi de, bir Nağdihan sevdiğini ortası etmiş, o sürdüğünü katsını güçlü sorunlarını kurduğunu anışta böyle. Энэ үйлдвэрийн төлөө тэрийг тавьж тийм байдлыг гаргасан. Бүх нөхцөл хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой шүү дээ. Өнөөдөр хүний хувийн гэрт нараад орногоос шүрнэ асраа ийцэн хүмүүс юу үсгээ явдаг. Та бидний эцэгхийн башгсан тэр 이렇게 어느 매주 보이들이 미치겠어요. 어느 같이 먹기도 없다. 저는 그 호사가 있고 이렇게 야가 된 것도 다 챙겨왔다. 야가 너네들 그냥 남들 너희 친구가 맡았다 챙겨왔고 갑자기 이거 갖고 죽었지. 맞게 돼서 이게 어떻게 갖다 히트하면 되는 아까도 어디서 생각했다 우리가 사회산들이 맞게 들어서 소리 맞췄을 때 다시 쫓았어 그게 앞서겠어 그 호라같이 아주 들은 적도 야주하고 고소하고 과도하고 같이 어떻게 산업하고 왔을 때 우리 인생으로 다쳤어 말이죠 그거로 인생을 보시다 왔다가 인생을 보셔 오늘도 유았으니 좋았다 있다고 사고 때에서 동점이 없어서 오늘도 앞서가는 사이 하이란 건 아무 모르니 남았으나 동점을 누르고 있다 내린 자리가 우리 이렇게 또 누를 수 없겠죠 왔을 때 이렇게 했으나 Ваниногин бонтор нүрсчүүн нүрс үлгэр хайцсан. Тэр арт юм уу? Тэр битгий өгчүүд битгийчээ. Тэр өгөө. Нэг даваагийн мөхөд битгий яриад байгаа юм шиг үнэн шүү. Бүх юм бол нарийн мэдлэг байхгүй. Барилгын сурсан болохоос ихтэй энийг өгчөөд оноо үнээр оноо сурсан болохоос онц мэдхгүй шүү дээ. 그래서 서로 놓치고 다시 이제서 나온 게있어. 그 놓치고 나한테 잡시다. 바토도 좀 그래. 딱 알아듣지 야스 메이크가. 같은 가로 왔을 때 준거 있어. 이 우크가 괜히 떨어졌으니까 사는 것을 그렇게 위치에서 놓으시고 이 우크가 괜히 왔었고 이런 식으로 있고 만약 괜히 수 없어도 хүүхднийгээ тохиомжтой сургууль гэдэг. Тохиомжтой сургууль кино ямар нэгэн төрлөөр төгссөн.
шавар амар ихтэй модон жаахан дөрж үзэг өгөх тэгэл амгалан барилгачд төсөж ялцж байгаа. Би өөр хүүхдийн дээрээ барилгын хэсгээр нь шүү дээ. Тэ? Команд өгчрээд техник тусцаа ан соцны тест гэж байсан барилгын яа. Сүүлдээ өгсөн гэдэг үйлдвэрийг хэрэгжүүлж болсон байна. 15, 16 19-р мөн 10-р хооронд бичиж байгаа энэ 4-р хооронд барьжсэн компани хүчээр 10-р хооронд 1 2 байсан ихэвчлэн Парады 10 хооронд бас тийм байлцсан. Надад тийм хэмжээний хэлбэр болов байхгүй шүү дээ. Энэ дөөрийн хүн байхгүй. Тэр энэ бол нэг ассан зогсоохгүй юм бол Монголын архины амьдрал өөрчлөхгүй шүү. Өөрийн хэлдэг. Арчсан бол мяны хонгаар өнцөг үлдсэн очиод маннамаас гарсан учиртай. Тэр ичнүүртэй хаалны халбаар ингэсэн юм ажиад ичж байгаа. Тэгэхээр араа өөрчигөө сонсон өөр аргаахгүй. Украины асуудал гэдэг бол зөвхөн Украины хүмүүс нэрстэй энэ бол зөв болоод цаашид оршихуй байсан шүү. Дэлхий цаашид оршихгүй байсан шүү. Тэр шууд толгойд асуудал. Мэдээж орсон обоны улс зүгээр надад биш орно болохгүй. Тэр өнөөдрийн байдлаар ингээд надад биш орно бодсон давраа гэх юм бол орсон обоны улсын зүйлээ арга юу болчихж байгааг мэдж байгаа. Энэ файлтай зүйл. Тэгээд бид Российн асуурын үеийг хүнсүү дэлхийн 197 орноос 100-аад орнууд нь одоо Российн орностой нягт хамтдаа ажиллагатай байгаа. Үүсвэн авалгын асамблеэд санал хураалт болоход НАТО-ийн их орнууд тэдний багшинтан орнууд л Российн хэсэг хамт гарсан шүү дээ. Өнөөдөр Хятад, Мексик, Бразил, Азийн дундад их орнууд Иран бүгд очтой Российн талд байгаа. Тэр мэдээллийг жоохон үнэн зүгээр үзэхтэй байгаа. Тавтага Игэл телевизийн агуулсан таньдаг байгаа нөхөр бас байдаг санаж байгаа. Энэ овоо юм цаатаж байгаа юм. Хаг харахгүй нөхөр. Миний YouTube дээр байгаа. Цаатаж ажиллахгүй очоод яаж байгаа би YouTube YouTube-тэй өрөөж ярьсан хийжсэн. Огшиг өгс надаас тавтуу юм байлаа. 64 оны өгсөн байлаа. Тэгээд одоо хамгийн гол ярьж байгаа зүйл нь Орсын халбооны улсын эсрэг амин юм. Тэр Оршиг мужийн нөхцөлийг хараад Оршиг байхгүй. Мэдээлэл хаанаас олдсон бэ гэх. Оршиг биш юм чадахгүй нөхцөл. Яг ч Оршиг мэдээлэл үзүүлдэг. Зөвхөн англиар үзэх. Оршиг мэдээлэл үзэх. Яг англиар үзэх хэрэгтэй. Оршиг сонсох хэрэгтэй. Үгүй дүнс гарна шүү дээ. Германаас сонсох хэрэгтэй. Японоос сонсох хэрэгтэй. 우리가 이 둘을 가서 믿고 이걸 믿고 찾자. 그걸 우리 투시 너를 건드려 가서 어디서 한 건조 우리 아시다시 다들 우리 아시다시 맡은 것도 감비
мукаар явдаг. Өнөөдөр бид нэр маршрутын ач тусыг мартаж болохгүй. Наадмын жабар нэг цаг явах гэдэг юм ба. Хаанаас бичиг хэлээд явах гэж цагт бичиж явахад цагт бичиг очих гэж бодчих. 답변을 들어서 여기가 답변을 들어서 За ингээд дараагийн удаа хүртэл түр баяртай.